Өнгөрсөн бие гарагт болсон Red Show тоглолтод УК Татар Morning Star нар бүрэн хэмжээний тоглолтоо толилуулсан. Уг шоунд оролцсон уран бүтээлчид Red Show-д зориулан шинжилсэн найруулгатай хит бүтээлүүдээ үзэгчдэд хүргэсэн юм. Тоглолтын онцлогуудын нэг нь Улаанбаатар хотод өмнө нь байгаагүй 20 метрийн өндөр тайцтай байсан доршноо. Уран бүтээлчид лифтээр гарч ирсэн нь өвөрмөц шийдэл гэрэл дууд үрсний цогц найруулга байсныг үзэгчид онцолж байлаа. Камертай хамтлаг Fox, Serioja, S&I, Beka нарын зочин уран бүтээлчид тоглолтын уур амьсгалыг улам бүр өргөж, үдшийн төгсгөлд толилуулсан дрон шоу Red Show-ны оргил мөч боллоо. Mobicom Group-ийн 30 жилийн ой тохиож байгаа. Тэгээд 30 жилийнхаа ойн хүрээнд бүтэн жилийн турш хэрэглэгч харилцагч одоо хамтрагч байгууллагуудад зориулсан олон төрлийн арга хэмжээ хийж байгаа. Үүний маань нэг нь бол өнөөдрийн Red Show тоглолт концерт маань болж байгаа. Тэгээд концертанд маань бол одоо өөр жанрын, өөр үеийн төлөөлөл болсон уран бүтээлчид энэ цаг үеийн одоо шилдэг уран бүтээлчид цугсан юм тоглолт болж байна. Маш олон хүн цугсан байна. Гадаа дахиад олон хүмүүс цугж байгаа. За тэгээд энэ жилийн хувьд бол одоо бид нар үргэлжлүүлээд харилцагчдаа зориулсан олон төрлийн арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэн зохион байгуулнаа. Тэгээд та бүхэнтэйгээ нэгэн үдэш, хөгжим, дуу хөгжим, технологи, за мөн одоо мэдрэмж дурсамжийг хамтаа хуваалцахыг хүсэж байна. Тэгээд цаашдаа бид одоо технологиор ирээдүг өнгөлнө гэсэн зорилтойгоо хүрээнд одоо хэрэглэгч харилцагчдаа зориулсан олон төрлийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх хийх болно. Mobicom-ийн өнгөрсөн 30 жилийн замнал өнөөдрийн хөгжил ирээдүйн алсын харааг тэнгэрт гэрлэр хүүрнсэн энэхүү үзүүлбэр нь зөвхөн технологийн шоу бус хүн хүнтэйгээ гэр бүлтэйгээ үе үеийн дурсамжаараа холбогдож ирсэн 30 жилийн түүхийг өгүүлсэн онцгой мөч байлаа.